Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За энэ удаа би Google Meet програмыг ашиглаад онлайн хурал хэлэлцүүлэлт оролцоход хэрхэн оролцох вэ, юу анхаарах вэ гэдэг талаар зөвлөгөө өгч байна. За инхийн тулд бол Google Meet програмыг ашиглаад онлайн хурал хэлэлцүүлэлт ороход бол интернет холбогдсон компьютер болон ухаалаг утас, таблет, iPad зэргийг ашиглах боломжтой. Нэгдүгээрт нь бид нар компьютер дээрээс хэрхэн Google Meet-ийг ашиглан онлайн хурал хэлэлцүүлэгт оролцох вэ гэдгийг авч үзье. За инként бол та бүхэнд бол багш нараас тухайн хурал хэлэлцүүлэгт оролцох урилга ирсэн байгаа. Энэ урилгыг бол хоёр төрлөөр явуулж болдог. Нэгдүгээр нь бол тухайн оролцогчийн Gmail хаяг руу явуулаад Gmail хаягн дээрээс дараад орох боломж өгдөг. За хоёр дахь нь бол тухайн багш бол бүх оролцогчдын Gmail хаягийг мэдэхгүй байвал линкээр явуулах боломж байдаг. За тэгээд линкээр явуулсан үед яаж орох вэ гэдгийг та бүхэнд харуулах гэж байна. За инként тулд бол би та бүхэнд нэгэн Gmail линк битгсэн байж байна. Энэ бол та бүхэнд багш нараас энэ линк хүрээд ирнэ гэсэн үг. За Facebook хаягаас ч юм уу, Gmail-ээр ч юм уу, чатаар ч юм уу ирсэн линкэн дээр та бүхэн нэг удаа дарахад би энд байршуулъя. За дараад энэ дээр дарахад тухайн Google Meet-ийн линкийг ашиглаад орох хурал руу орох боломжтой болно гэсэн үг. За ингээд эхлээд бол Google Meet-ийг ашиглаад хуралд орохын тулд заавал таны Gmail хаяг тухайн төхөөрөмж дээр орцсон байх ёстой. За жишээ нь гар утас байдаг ч юм уу, тухайн компьютер байдаг ч юм уу. Энэ дээр бол Gmail хаягаар нэвтээд орсон байх ёстой. За энд бол Gmail хаяг ороогүй байгаа учраас линкээ хийгэн гут нь Gmail хаягаа хий гэсэн байдлаар гарч ирж байна. За тэгвэл Gmail хаягаа хийгээд нэвтрээд оръё. Пассвордаа хий. За ингээд Gmail хаягаа хийгээд орсноороо та бүхэнд бол тухайн компьютер бол веб камер, микрофон асаалтаа байгаа учраас шууд орж ирж байна. За эхний ээлжинд бол би энэ дээр бол Hello гэдээ арах хэвээр. Та бүхэн хурал хэлэлцүүлэлт орохоос өмнө энд бол микрофон тийм ээ. Веб камерыг бол заавал нээж харуулсан байх хэвээр. За зарим хүмүүсийн дээр бол энэ веб камер, микрофон нь жишээ нь энэ баруун дээд буланд байгаа камерны зурган дээр улаан крестний зураг гараад ирдэг. Тэрний ямар учиртай вэ гэхлээрэ. За би та бүхэнд үзүүлье. Ингээ блок хийсэн буюу хаалттай байгаа тохиолдолд энэ маань ийм улаан бичгтэй гарч ирдэг. За нэгсэндээ анх ороход ингэж гарч ирнэ гэсэн. За тэр тохиолдолд хэсэг хүлээж ивэл энэ дээр микрофон болон веб камера нээнүү гэсэн байдлаар гарч ирнэ. За тэрийг Hello гэж өвшөөрөх хэрэгтэй. За би эндээс нь шууд нээчихье. Хэрвээ таны камер дээр ийм улаан крест гарч ирсэн байвал эндээс дээдлийнхэн сонгоод даана гэж дараад за хэдий нээсэн ч гэсэн нэгдээгүй байвал энэ линкээ дахин ачааллуулах буюу refresh дарахлаар тухайн веб камер болон микрофон орж ирж байгааг харж байна. За ингээд таны микрофон ажиллаж байгаа Google энд микрофон таныг дуурахлаар хэлбэлзэх ёстой. За энэ хэлбэлзэж чинь веб камер ч ажиллаж байна. За ингээд хуралдаа оролцохын тулд та бүхэн маань хурлын дэг ёсоор микрофоноо хаагаад хуралдаа оролцсон. Ороод асуух зүйл байвал микрофоноо нээгээд асуугаад асууж дууссан бол буцаагаад хаах юм уу? Бусдад бол төвөгч болохгүй байдлаар бол хандах ёстой. За ингээ микрофоноо хаалаа. За мөн Google Meet-ээр онлайн хурал хэлэлцүүлэлт оролцож байгаа хүмүүс бол арийнхаа дэвсгэр зургийг өөрчлөх ч юм уу, бүрсэлгэх ч юм уу ийм тохиолдлууд бол байдаг. За ер нь бол онлайн хурал хэлэлцүүлэлт оролцож байхад бол веб камер бол заавал нээлттэй байх ёстой байдаг. За энэ маань бол тухайн оролцогч оролцоогоо илэрхийлж байна гэсэн үг. За ингээд би бол background-аа өөрчилжүүлье. За мэдээж ер нь бол эндээс зураг сонгож болдог. За зураг сонгохлоор тухайн хүний дүрс зүсэгдээд ороод ах боломж ихтэй байдаг учраас ер нь бол дүрс сонгохгүй хамгийн цэвэрхэн байдаг нь артлын фоноо бүрсэлгэх буюу блюр хийж байгаа байдал бол энэ бол айгүй цэвэрхэн байдаг. За ингээд та бүхэн сонгоцсон болвол микрофоноо шалгацсан. Тэр тохиолдолд ask me join буюу дарахлаар энд бол хэсэг хүлээж болно. Яг бол хэрвээ та хурлаас хоцроод орсон бол багш маань тэрийг хүлээж авахгүй ч хэсэг тэнд сургалт эхэлсэн байгаа учраас
хүлээж иж болно. Хэрвээ хоцрог бол одоо жишээ нь тухайн багш дээр бол за Баатар уу гэдэг сурагч орж ирэх гэж байна гэсэн мэдээлэл очсон байгаа. За ингээд admit гэдээ дарснараа за багш хүлээж авснараа би одоо ингээ хуралд орцоод ирж байгаагаа гаж байна. За ингээд энд бол ороод ирсэн байж байна. За хэдэн хүн оролцсноо харах боломжтой. Гэхмэчлэнгээр ингээ та хуралдаа ороод ирсэн бол орж ирэхдээ микрофоноо хаачаад ороод ирвэл амар байдаг. За асуух зүйлээ микрофоноо асаагаад асуулаа, микрофоноо хаалаа. Ийм байдлаар хандвал одоо бас оролцвол зүгээр байдаг. За ингээд нэгдүгээрт нь бид нар одоо компьютер дээрээс хэрхэн Google Meet-ээр оролцох вэ гэдэг талаар мэдээлэл хүргэлээ. За хоёрдугаарт нь бид нар бол ухаалаг утас буюу Android үлдээстэй утаснаас хэрхэн одоо Google Meet програмыг ашиглаад онлайн хурал хэлцүүлэгт оролцох вэ гэдгийг хүргэе. За ингийн тул мэдээж би утсаа бол оруулаад ирлээ. За эхний ээлжинд бол та бүхэн маань Play Store болон App Store-оос бол Google Meet-ийн програмыг бол заавал татсан байх ёстой. Google Meet. За Google Meet програмыг татаж суулгахгүй бол тухайн линкийн дээр дарахлаар таны энэ Google Meet алга байна. Та татаж суулгах уу гэсэн байдлаар мэдээлэл ирнэ. За одоо би хоёрдугаар гэх юм бол тухайн багшийн явуулсан линк рүү орох ёстой. За тэр линк рүү орохын тулд за би бол өөрлөгөө чатаар явуулсан байгаа учраас тухайн линкэн дээр дарлаа. За тэгээд линк маань уншаад Google Meet програм руу өөрөө шууд орох ёстой. За мөн адил бол тухайн төхөөрөмж дээр одоо би бол энэ төхөөрөмж дээр бол 2 Gmail-ээс хоёулангаас нь гарцсан байсан учраас Gmail хаягийг хийх шаардлагатай. Зарим хүмүүс бол тухайн утсан дээрээ бол өөрөө өмнө нь Gmail хаягийг хийснээ мэдхгүйгээр шууд ордгоо, mail хаяг хэрэглэдэггүй гэж яддаг бол одоо энд бол Gmail хаяг нэгтдэг. За би ингээд өөрийнхөө Gmail хаягаараа нэвтрээд оръё. За ингийн тулд мэдээж микрофон болон одоо камера бол асаах уу гэсэн байдлаар заавал асаасан байх ёстой ч юм уу шаард хэрэглэгдэж орно гэдэг байдлаар гарч ирж байна. За энэ дээр бол би заавал одоо жишээ тухайн одоо аппликейшн дээр веб камер болон микрофон хоёроо би нээж өгсөн байх ёстой. За allow хийлээ. За микрофоноо нээ. Пассвортаа хийц учраас шууд орох ёстой. За ингээд одоо миний камер харагдаж байна. За эхний ээлжинд бол орохдоо та бүхэн маань микрофоноо хаагаад орж болно, тийм ээ. Түрүүн бид нар бол микрофон болон веб камера нээсэн байна. Зөвшөөрсөн учраас энд шууд орж ирж байна. За ингээд join гэдгийг дарлаа. За одоо хэсэг хүлээж багш маань бол хүлээгээд автсан. За тэгэн гут нь шууд ороод ирж байна гэсэн үг. За одоо би асуулт байвал микрофон асуучаад асуулт дууссан бол микрофоноо хаах жишээ. За ингээд iPhone утсан дээр бас мөн адилхан эхний ээлжинд та бүхэн заавал Gmail хаягаар хийсэн байх ёстой. Google Meet програм аппликейшнийг татсан байх ёстой. За ингээд хуралдаа оролцсноо. За анхаарал тавьсанд баярлалаа.